өнөөдрийн зочинтой санал бодлоо хуваалцсан уу хэмээн стартап Mongolia төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Colpro компани захирал Идэр Род таныг тайзнаа урьж байна. За одоо тэгээд асуулт хариулт хийгээл явчих тий. За тэгээд зочин үе ахта баярлалаа. Тэгээд ийм технологийн мундаг компанид мундаг одоо мессен дээр ажиллаж байгаа. Тэгээд залуучууд айл болох наалтцтай юм асуухыг би хичээе. Тэгээд тэрнийхээ өмнө ер нь ирсэн залуучуудынхаа нэг юуг нь авчи. Ямархуу мэрэгчлэр сурж ийн яг технологийн чиглэлээр сурж байгаа хүмүүс нь гар өгшдөг. Сурж байгаа эсвэл мэрэгчлэлтэнүүд нь. За эсвэл бизнес юм уу эсвэл эдийн засаг санхүүтэй холбоотой хүмүүс нь гар өгшдөг. Ганцхан юм. Хоёрхан баа. За бус нь юу сураад байгаа юм бэ? Ангаахыг хэрцөө. За тэгвэл Америк руу ч юм уу эсвэл барууны мундаг том компаниудад яг ажиллая гэж бодож байгаа зүгээр ойрын хугацаанд ажиллах юмсан гэж бодож байгаа хүмүүс нь гар өгчдөг. За нийлээд. За эсвэл одоо яг бизнес хийгээ явж байгаа. Тэгээд энэ бизнесээ одоо гадны хөрөнгө оруулалт аваад гадаадын зах зээл рүү гарья гэд явж байгаа нууд нь гар өгч. За бас байна те. За тэгэхээр нь аль болох би тэгээд хүн болон гар өргөссөн пропорцоор нь тэгээд холиод асуухыг бодъё. За өөрөө сая яг хөө технологиос нь эхлээд товчхон асуучих. Ингээд инженерээр дөрөвд бол нэг IT-ийн инженер гэхээр л нэг компьютер янзлдаг нэг програмчлалын инженер эсвэл нөгөө юуных нь инженер гэдэг үст. Тэг илүү техник талын инженер нь тий. За одоо ч болохоор програмчлалын инженер чинь бүр ингээд амар олон задарчаад байгаа шүү дээ. Ажлын байрнууд. Та яг үндсэн ямар төрөл задраад байна? Аль төрлөөр нь Монгол залуучууд илүү одоо араас нь явбал ирээдүйдээ салбарна гэж бодож байна. За манайд бол бүгдээр мэдж байгаа шүү дээ. Веб технологи дээр аягүй их ажиллаж байгаа. Веб хөгжүүлэлт аппликейшн бас аягүй их ажиллаж байгаа. Тэгэхээр энэ салбарууд бол энэ хэлүүдийг энэ технологиг сурцахад бол миний хувьд бол энэ бол ирээдүйд гэж бодож байгаа. Одоо жишээл cloud гэсэн үйлчлэгээ одоо аягүй газар авч байгаа шүү дээ. Жишээ. Тэг чин cloud-ыг юугаар дамжуулах вэ? Интернетээр авах шүү дээ. Тэгэхээр интернет хуудасны хэрэгтэй, веб пэйж хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас боломжтой. Айгуу ирээдүйдээ салбар гэж бодож байна. Web application. Web development би хувьдаа гэж байна. Гэхдээ яг би энэ талаар бас яг сайн мэдэхгүй болохоор бас яг нарийн олж чадахгүй. Тийм. Гэхдээ би бол бас Cisco-д ажиллаж байхдаа ингээд одоо ямар ажлууд те онгорхоо тэгээ хараад үзэхэд бол ингээд cloud-тай холбоотой тийм ажлуудыг харахад бол янз бүрийн одоо вебтэй холбоотой одоо жишээл юу гэдэг JSON өөрчн одоо юу гэдэг XML ч юм уу бас сүүлийн яриад байгаа REST API гэдэг юм. Тиймэрхүү хэлүүд одоо технологиудыг мэддэг тийм ажлууд айгүй авч байгаа тийм харагдсан. За Cisco компани хувьд ер нь нэг Silicon Valley-ийн компани ч гэлтгүй ер нь Америкийн том компаниуд чинь нэг өөрсдийн гэсэн том соёлтой байдаг шүү дээ. Ер нь ажиллахад хэр гоё байна? Танд юу нь хамгийн их таалагдж байна? Дотор нь. Энэ бас их сонирхолтой асуулт байна. Ер нь бол Cisco ерөнхий тийм компанийн дотоод соёл гэвэл миний ажилласнаар бол одоо өмнө ажиллаж компанитай харьцуулах чинь нэлээд чөлөөтэй байдаг санагдсан. Ажилд ирэх те ажилтнтайгаа харьцах тэр нь айгүй тийм одоо чөлөөтэй. Тэгээд бас нэг юу гэдэг би энэтэйгээ юм ойлголцох маягаар дотоод дүрм журм гэж байна. Мэдээж тэр гадаган тэгтээ миний хувьд одоо нэг юу яа common sense гэж ярьдаг шүү дээ. Тэр тал руугаа ингээ хүмүүс айгүй төлхөө яадаг анхаардаг. Тэгж санагдсан. За өөр ярихад чинь бол та ер нь хідэн цаг ажилладаг вэ? Дээр чинь яг хичнээн хүн менежер байдаг вэ те? Хурлууд чинь аль өдрүүдэд ямар давтамжтайгаар болдог вэ? Нэг юм процедураасаа ярьж өгөөч. Өдөрт бол нэг тухайн үеийнхаа одоо ачаалаас шалтгаалаад би нэг 8-аас 10 цаг ажилладаг. Би анх орохдоо аягүй их ажилладаг байсан. Өглөөнөөс орой болоод тэгээ нэг эхний 2 жил бол аягүй их тэгж ажиллажсэн.
Тэгээ явандаа бол нэг тийм юм ажиллаа гэж сурцсан хойно бол нэг тэгж ажиллаад байх шаардлагагүй. Хамгийн гол нь ажиллаа яаж одоо нөгөө efficient гэдэг те тэр талаасаа илүү хийвэл илүү тохиромжтой юм болов гэж боддог. Тий. Хурлын хувьд бол бас яг манай групп яг нав Оросны эхний 3 жил амар тийм өсөлттэй байсан. Тэгэхэд бол амар их хурал морал аягүй их байдаг гэсэн. Бараг 7 өдрийн 5 өдөрт бол тэр чигээрээ бараг хуралж юм уу. Тэгээд бид нар компани дотроо ингээд ярилцж яриад аягүй хитрхи хуралтай байна. Тэгээ зарим тохиолдолд ингээд хурлаас хуралд ажил бараг хийх боломжгүй байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол жоохон тийм доктортой байдалд орсон. Тийм болохоор нэг их хурал морлог яагаад гэдэггүй. Тийм. Хурлын хувьд бол бас тодорхой ингээд цаг магтаа ирээгүй ч юм уу тиймэрхүү тохиолдол бол нэг хүнийг одоо шүүмжлэхээсээ илүү нэг ойлгоцох маягаар те нэг 2-3 минут хожигдоод ирэх чинь нэг хүчрүү яагаад байхгүй тиймэрхүү. Зарим одоо туршлагатай инженерүүд бол нэг хурал цуух гэж байдгүй. Хурлаа тасалдсан хойно бол хүмүүсийг бас нэг тийм одоо шийдэх ч юм уу те их гээдэггүй. Зүгээр л тарцаа нэгэл бид нар ийм ярьсан шүү гэж имэйл шийдчих чинь тэгэл болоо явчихдаг тийм. Зарим хүнд болохоор жоохон тийм назгаа санагдаж магадгүй л дээ. Гэхдээ миний хувьд ингээ удаан ажиллаа харах чинь бол ер нь нэг тийм эрг тийм орчинтой тийг санагдсан. Тийм. За одоо та болохоор 2006 онд сургуулаа төгссөн байгаа шүү дээ, тийм. Тэгээ нилээн дээр төгсөөд одоо болт гэдэг чинь маш их туршлага баримтлуулсан. 10 жилийн туршлага байна, тийм. Одоо байгаа одоо ингээд сурж байгаа залуучууд магадгүй ингээд дөнгөж 2 жил код бичих одоо үндсээ үзээд явж байгаа залуучууд байгаа бах. Ихэнх залуучууд тэгж айдаг штэ. За одоо энэ 2005-6 онд төгссөн ах нар угаасаа тасарсан. Тэрний дараагийн үеийнхэнтэй өрсөлдөхд бид нар бол хитрхи хоцорчлоо. Одоо Америк компанид тоогдох гэсээр байтал дахиад 3-4 жил сурсаар байтал тасарцсан гэдэг нэг юм жоо айцтай байдаг штэ. Та энэ тал дээр юу гэж боддгоо бид нар залуучууд одоо дахиад нэг 3 жил ч юм 2 жил хичээгээ сурвал гадны компаниуд тоогдох шанс нь хэр үдээ тэр талаар нэг баримжаа өгөөч. За би нөгөө Монголд яг нөгөө инженери юугаар сурж байгаагүй болохоор бас жоохон харьцуулах жоохон тийм байна. Гэхдээ зүгээр ажиглагдсан юм бол манай оюутнууд бол аягүй мундаг байна шүү дээ. Математикийн юмгаар төрүүлээд тийм болохоор чадрын хувьд бол голөгдох гэж бодож байна. Гол анхаарах юмнууд яг нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө үзүүлжсэн нөгөө одоо жижиг юм дээр анхаарах. Тэгээ нөгөө кодинг өөрийнхөө нөгөө хийж байгаа маа энгийн зүйлээр тайлбарлах. Одоо код бичих чинь тиймэрхүү юм илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Тэрнээс яг нөгөө техникийн чадлаараа бол бид нар бол гологдохгүй. Тийм. Тэгээ бас англи хэл бас аягүй чухал тий. Тэгээд ер нь ингээд зөв ярьж өөрийнхөө цааныг зөв ойлгох бас аягүй чухал. Жохон нөгөө монголчууд ярьдаг шүү дээ. Буруу ярьж зөв ойлгодог гэдэг тэгчгээд байдаг. Яг тэр маягаараа ярихаар нөгөө гадныхан жохон ингээд жоон гайхаад ч юм уу тийм байх тийм зүйл ажиллагддаг л да. Тийм. Тэгж бодож байна. Хоцрогдох гэсэн тийм нөгөө юу тэр талаар бол нэг би санаа зовхсны хэрэггүй гэж бодож байна. Интернетээр ингээд бүх мэдээлэл авчиж байгаа. Тийм болохоор ерөөсөө хамгийн гол нь зөв мэдээлэл одоо өнөө үед чинь сонгож зөв мэдээлэл гэж байрч авах нэг чухал болчиход байна шүү. Интернет гэдэг чинь одоо бараг хөдөлгөөнд хогийн сав гэхээр болчих шүү дээ. Бидний үед чинь бараг интернет гэж байгаагүй. Тэгэхээр ингээд бидний үед интернет байгаагүй тэр хүндрэл чинь одоо нөгөө маш их мэдээлэл тэрээс ингээд хэрэгтэй мэдээлэл авах нь айгүй хүндрэлтэй. Тэгэхээр тэр чадртай айгүй их суралцах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэгтэй мэдээлэл богино хугацаанд авах тэр бол бараг миний хувьд бол хамгийн чухал одоо чанаруудын нэг болов гэж бодож байна. Хоцрогдохын хувьд бол би харж байгаа чинь бол байнга одоо шинээр оюутнуудаа компанид ирсэн байдаг. Тийм болохоор ер нь сургуультай ингээд сайн сураа явж байхад бол нэг тийм хүндэх зүйл ажиллагдахгүй болов гэж бодож байна. Компаниуд ер нь оюутнуудыг хандлага нь зөв л байх юм бол шинэхэн төгсөх шүү дээ. Илүү хандлага нь зөв хүнтэй харьцаж чаддаг. Тэгээд мэдээд суурь сайтай байх юм бол авчаад байгаа шүү дээ.
Тэгчээд дараа нь өөрсдийнхөө тусгай програмаар аягүй сайн сургаад байгаа тий. Cisco дотор ямар хуу тийм тусгай сургалтын програмууд байдаг. Та иймэрхүү мэрэгч дэвшлүүлэх юмнуудаар явж ирсэн үү? Тийм сургалтын хувьд бол ер нь үе явагддаг. Баян ингээ имэйлээр ингээ ийм сургалтууд ирж байна гэдэг тий. Баахан ингээ лист ирсэн байдаг. Яг миний хувьд бол яг ч юм бол нэг их тийм юунд нь бол нэг яагүй. Би болохоор голцоо нөгөө унших судлах юм яг ажлынхаа даа хийгээ явцдаг. Заримдаа яг нөгөө багаар нь ингэж юу яагаад дуудаж авчираад одоо бид нар ийм юутай одоо хамгийн жишээл сүүлд agile гал ийм рүү орлоо шүү дээ. Тэгэхээр тэнд ингээд сургалтанд суулгана. Тэгэхээр тэр нэг 7 хоногийн юм ч юм уу. Бас нэлийн дээрүүд ингээд бид нар Python-оор өөрсдөө амиг хийн. Тэнгүү чинь бас нэг 10 хоногийн сургалт. Тиймэрхүү сургалтууд бол тийм ер нь бол явагдана тий. Бас цахир үндийн компаниуд ч хоорондоо хөрсөлдөөнтэй одоо яадаг штэ Tesla-гийнхэн чинь тэгж томордог штэ тий. Google-с юу гэдэг вэ? Манайхаас гологдсон хүмүүс л Google-д ордог энэ төр гэж ярьдаг штэ. Тэр шиг тиймэрхүү юмнууд аах танах ямар компанитай их тиймэрхүү байдлаар алдцах вэ? За сүлжээний компанийн хувьд бол мэдээж өрсөлдөгч байгаа. Та сонсон баг Juniper Networks гэдэг байгаа. Тэгээ бас нэлээд жижиг стартап компани бас зөндөө байгаа. Яг түрүүний ярьснаар network сүлжээний автоматжуулалт гэдээ би ярьсан шүү дээ. Тэрийг одоо юундаа нэвтрүүлсэн компанид бас жижиг компанид аягүй их гарчиж байгаа. Cisco ч гэсэн хамгийн сүүлийн нөгөө сүлжээний төхөөрөмжөд ч гэсэн тэрийг нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр өрсөлдөөн бол байгаа. Тэгэхээр Cisco ч бас дотроо нөгөө түрүүн харуулснаар 6-7 юу байгаа шүү дээ. Бизнес юнит. Тэр юнит бүр тусдаа өөр өрсөлдөж шүү дээ. Тэгэхээр яг тэр зөвхөн тийм өрсөлдөж хэлчихэд бас жоохон хэцүү. Тий. Ороо 2008 оноос data center server гээ ороод ирсэн. Тэг чин одоо өрсөлдөгч нь одоо юу гэдэг HP, IBM ч юм уу тийм шинээр өрсөлдөгч болж байгаа байхгүй тийм. За бас зарим хүн гайхаж магадгүй Facebook, Google бол бас зарим ингээд салбараар өрсөлдөх тийм нөхцөл бүрдсэн байгаа. Facebook, Google чинь өөрсдийнхөө нөгөө сервер үйлдвэрлээд өөрсдөө хэрэглэж байгаа шүү дээ. Жишээ нь одоо Facebook компани чинь өөрсдөө сүлжээний төхөөрөмж өгж гаргацсан байгаа. FBOSS гэх. Яг миний одоо ойлгосноор бол Facebook, Google компанид бол голцоо нөгөө анхаарлаа хандуулж байгаа салбар нь болохоор нөгөө хиймэл оюухан өөрөө явдаг машин гэх тийм юм руу анхаарлаа хандуулж байгаа гэж бодож байна. Тэгээд маш их мөнгөтэй яваа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө яг нөгөө мэрэгчлүүд бол аягүй их маргалдаг байхгүй. Ингээд Cisco байхгүй болчихоо ч юм уу те ийм юмуд гараад ирлээ. Тиймэрхүү юм бол зөндөө байгаа. Та чөлөөт цагаараа ер нь аль компани ажилтдаг хүмүүстэй илүү яаж юм чөлөөт цаг өнгөрүүлж пив ууж сууж байна те. За тэр яг ч ер нь бол голцоо тэгэл баг дотроо л тийм байдаг. Мэдээж гаднах бидний гол ингээд хамтарч ажилладаг яг манай компани манай бизнес группийн хамт томоохон одоо партнер гэвэл Intel корпорац. Яг гэвэл сервер чинь Intel-ийн процессорыг авч хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр аягүй нягт ажилладаг. Байнга одоо бид нар Portland ингээ хот руу явж нөгөө Intel-ийн инженеруудтай аягүй их уулзж тэгж яадаг. За зүгээр сонирхдаг компани гэвэл мэдээж Tesla Mazda гэл нэг аягүй их сонирхдаг байсан. Тэгтээ одоо бол нэг тэгээд яахгүй тийм. Cisco компани хувьд таны хэлснээр ингээд нэлээд олон бизнес юниттэй зарим нь ингээд удаашрал, зарим нь идэвхжээл ингээд дэш удаа шоолоодох шиг байна тий. Тэгэд сайн нөө collaboration хэсгээс чинь Zoom гэдэг компаниг инженерүүд нэг толгой инженерүүд нь гараад тусдаа байгууллаа явсан шүү дээ тий. За тэр юуны видео конференцийн за тий. Тэр шиг юм одоо яадаг шүү дээ. Том компаниудаас толгой инженерүүд нь гараад тусдаа мөнгө босгоод яг тэр салбарт нь буцаж өрсөлдөгч болж хувираад идэх шүү дээ тий. Тиймэрхүү юмнууд өөр юу байна? За миний ажигснаар бол нэг ямар юу байлаа да. Нэрийг Arista Network гэж сонсноо. Миний хувьд бол тэр компани ажиллаж исэн инженерүүд Cisco-д ажиллаж исэн инженерүүд тэр Arista Network-д аягүй орж ажилладаг юм байлаа. Тэр компанийн толгойлогч нь одоо юу захирлан ч юм уу яг нөгөө Intel Cisco-д ажиллаж исэн тийм юм.
Тэгээд бас ингээ харахад чинь нэг баг зэрэг нэг компани чинь ингээ шүүх мөхт бие дуудаг штэ. Тэгээд тиймэрхүү юм болж байгаа л харагдав. Танд тиймэрхүү компаниудаас ажлын санал ирж ирсэн үү? Cisco-гийн өрсөлдөгч. Яг одоохондоо ирж байгаагүй. Ер нь бол олцоо ажлын санал орлох баг ирээд идэггүй. Яг хэд авчихсан л да. Гэхдээ бол би нэг одоо яг доктортой ажиллаж байгаа болохоор нэг тийм тэрийг яагаад авах тийм шаардлага байдгүй. Тий. Та хизээний цагт яг өөрийнхөө стартапыг ч юм уу тусдаа жижигхэн баг гаргаад юм хийж боддог уу? За наад чинь бас нэлээд сонирхолтой асуулт байна. Би яг янз бүрийн санаад орж ирдэлтэй. Гэхдээ бас яг тэгээ хийгээд тэгсэн тэгэхэд бас жоохон хэцүү шүү дээ. Стартап ажилтгуулах чинь шал өөр юм хийгээ явчихна. Тэгэхээр маш их рисктэй, тэр нь ойлгомжтой. Гэхдээ бол яг баг зэрэг бодож сонссон юм би. Ер нь бол миний хувьд бол стартап компани байгуулахад хамгийн хүндрэлтэй асуудал бол за Монголд нэг хүндрэлүүд байгаа те. Америкт бас хүндрэлүүд. Монголч нь одоо энэ юу санхүүжүүлэгч компаниуд байхгүй тиймэрхүү хүндрэлтэй юм айгүй асуудал байдаг шүү дээ. Өөр зөндөө асуудлууд байгаа. Америкт ч гэсэн ер нь ингээд хамтран ажиллагчаа олоход айгүй хэцүү шиг санагдав. Одоо жишээл би танил мэлүүдтэй ингээд уулзаад нэг юм хиймээр шүү гэж чинь яг миний сонирхол тэрнийхээс өөр тэр хүн бас өөр хамиг ингээд ярих чинь би бас сонирхгүй. Тэр яг тэр сонирхол нийлсэн ингээд хүнээ олоход бас жоохон тэр хамгийн гол чухал болов гэж бодож байна. Хүн ганцаараа олж чадахгүй шүү дээ. Ганцаараа компани хах чинь тэр олон юмыг ганцаараа хийж чадах. Заавал баг хоёулаа ч чадахгүй шүү дээ ер нь. Тэгээ баг хоёулаа ч хийж магадгүй. Одоо тэгээд нэг иймэрхүү юм гараад байгаа шүү дээ. Энэ artificial intelligence гэдэг юм тий AI гэж яриад байгаа. Энэ юм чинь л одоо баг хүний бүх ажлыг хийчих юм шиг л болоод байгаа шүү дээ. Тэгээд одоо баг keyboard дээр юм бичгээж болчих юм шүү те. Нөгөө хүний дуу хоолойг speech recognition гэдэг технологич өндөрсөд одоо нэг 95% та хүний дууг танд юм уу те компьютер. Одоо тэрийг баг 99 болох гэдэг юм шиг лээ те. Сонсогдоод хахад. Тэгээд одоо ингээ ойрын жилд бидний төсөөлөөч үгүй ингээд асар том өөрчлөлтүүд болно гэж томчууд яриад байгаа. Та энд нь хэр итгэдэг вэ? Яг бүр тэгж айхтар өөрчлөгдөх гэдэг юм уу бидний амьдрал? За, хиймэл оюухаа ингээд баг мэдээлэлээр баг өдөр шинэ мэдээлэл ярьж байгаа. Би болохоор яг энэ талаараа дагнж ажилладаг болохоор нэг тийм нарийн бол мэдгүй. Тэгтээ бол жоохон уншаад сонирхоод явдаг. Тэгээ ер нь ботход бол нэлээд олон ажлын байрнууд одоо байхгүй болчихлоо шүү дээ. Одоо жишээл жолооч, молооч, одоо юу гэдэг нарийн бичгийн дарга орчуулагч одоо тиймэрхүү ажлууд байхгүй болж эхэлж байна. Тэгээ цаашаа яваад ах чинь хараад ах чинь одоо баг одоо дээд боловсролтой хүний ажлуудыг баг заримдаа ингээ хийгээд эхэлчихлээ шүү дээ. Одоо хамгийн сүүлд миний унстаар одоо архитектор гэдэг юм хүний ажлыг баг ингээ хийчихэж байна. Энд ч хүний баг зарим юмдаг ингээ хийчихэж байна те. Онцлогоо ингээд маш их датаг ашиглаа хийчихэж байна. Тэгэхээр яг энэ ажлууд чинь бас яг аюулд учраад байгаа мó гэхээр бас аюул сонин асуудал. Тэгэхээр би яг тиймгээ хилчихэд хэцүү. Яг гэвэл би нэг ирээдүйн мэрэгчлэгч биш болохоор тэгэхээр миний бодоход бол тэр одоо ажлуудынх нь одоо юу гэдэг ажлууд нь өөрчлөгдөх юм уу те тэгж магадгүй. Одоо жишээл юу гэдэг хамгийн одоо наацхан жишээ авлаа гэж нь одоо surgeon нийт засалч хүн хүний ажлыг робот хийдэг болчлоо гэж бодлоо те. Одоо интернетээр хийдэг болчлоо. Алсаас тэгвэл тэр ажлыг хийжсэн эмч чинь интернетээр дамжуулаад одоо маш олон хүнд зөвхөн одоо тэр хоттой өөрийнхөө хоттой биш интернетээр дамжуулаад дэлхийн аль ч хүчтэнтэй ч юм уу ингээд харьцаад тэгээд өөрийнхөө юуг ингээд талбараа ингээд нэг тийм боломж ус гарч байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээд харагдахаар миний хувьд бол зүгээр хүмүүс яг нөгөө технологиод дагаад өөрчлөх хэрэгтэй гэж байна. Өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Тэгэхээр тийм л бодолтой байна. Арай жоохон прагматик талаас нь ярих те. Гэхдээ ингээд нэг ирээдүйн ингээд айхтар том юм ярихаар
За зүгээр ингээд энгийн логикоор бодоод үзэхэд сая нэг 80 жилийн өмнө хүн болгон гар утастай ингээ хоорондоо FaceTime хийгээд байж гин гэж хинч төсөөлж чадахгүй шүү дээ. Тэгэхэд болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бидний огтхонч төсөөлж чадахгүй бас нэг юм болно л гэсэн үг гэдэг тий. Энэ зүй тогтлороо Магад тий. Тэгэхээр тэрий ч мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ирээдүйн гайхамшигч нь одоо 80 жилийн дараа ирдэг гэсэн бол илүү хурдан 20 жилийн дараа ирчих гээд шүү дээ. Бас бодоод үзэхээр тэгэхээр энд би ямар нэгэн байдлаар бэлэн баймаар шүү дээ. Тэгээ энэ талаасаа бодоод үзэхээр эртхэн ер нь юу сурч ивэл ер нь дээр юм бэ гэж бодоод байгаа байхгүй. Залуус. За бас нэлээд амаргүй асуулт байна. Тэгэхээр би бодох чинь яг би ингээ яг ч нэг юмараа мэрэгчээд байгаа хүн ингээд яг тэрэндээ ингээ мундаг болоо явах тий. Тэгвэл айгүй илүү гэж ярьдаг штэ. Тэр өнөөдөр айгүй тийм барьцгүй болчиход байна штэ. Одоо 30 жилийн өмнө нэг компанитаа бүр гэрээ игээд тэрэндээ ингээ баг насаараа ажиллаад амьдрал ингээ бацлагаачдаг байсан бол өнөөдөр тийм байхгүй болчиход байна тий. 2 жилийн нэг ажиллажаал компаниас солио явах чинь тэрийг бол нэг тийм сөрөг талаас нь харахаа байчлаа шүү дээ. Тэгэхээр миний бодоход ер нь бол ингээд технологийн салбарт ажиллаж байгаа хүн бол аль болох ингээд сураал мэдээлэл аваад сураал явж байгаа нь илүү юу болоо гэж бодож байна. Учиргүй их ингээд ийшчээд өсчээд авах тийм биш. Ер нь бол салбартаа ажиллаад нэг юма бариад гэхдээ тэр барьсан юм чинь бас өөрчлөгдөн. Тэгэхээр тэрийг дагаж өөрчлөгдсөн дээр болоо гэж байна. Тийм. Тэгэхээр ер нь ингээ ботч тийм болохоор яг өнөөдөр зах зээл айгүй мэдрэх тийм чухал шаардлагатай болоо гэж байна. Тийм. Тэгээд тэрийг дагаж өөрөө өөрчлөх хөрвөх чадвартай. Тийм. Одоо ингээл ялангуяа Cisco бол дандаа ярьдаг шүү дээ. Cisco-гийн бүр реклам нүртэл байдаг шүү дээ нөө. Connected World гэж лээ тий. Ирээдүйд хүн болгон байнгын холбоотой байдаг болно. Нэг сигналаар тий интернет дээр. Хаач явж исэн тэр хүний ажил хийх боломж нь байдаг болно. Mobility-тэй амьдрын тий. Тэгээ хоорондоо дэлхийн хаач байсан хоорондоо хамтарч нэг ажлыг хийх боломжтой болно. Энэ бол ирээдүйн ажлын байрны одоо ирээдүй юм аа гэж Cisco тэгж яриад байдаг шүү дээ тий. Яг энэ шиг өөр одоо жишээ нь ажил юм болт юм байж өөр ер нь бидний амьдралд ямар өөрчлөлтүүд ирэх гээд байна. Та юу гэж бодож байна? За эхлээд нөгөө түрүүчи ярьсан юм чинь бас жоохон тодруулах гэж бодлоо. Нөгөө яг ингэ бүх юм ингээ холбогдоод тэгэл хаанаас ч ажиллаа хийх тийм нөхцөл бүрдлээ гэж ярьж байна те. За зарим ажлын хувьд бол тохиромжтой байж магадгүй. Тэгтээ бас алсаас ингэж хүмүүс хамтарч ажиллахад бол бас хүндрэл аягүй их гардаг шүү дээ. Одоо манай одоо групп одоо Шанхай ч юм уу энтхгээс одоо ажилладаг. Тэгэхээр хамгийн гол бэрхшээл нь цагийн зөрүүгээ гараад ирчихэв те. Одоо шаардлагатай нэг мэдээлэл авах асуулт асуугаад хариуг нь хурдан авах хэрэгтэй тохиолдолд имэйл өчөөд тэгэхээр чи нөгөө тэр Шанхайд байгаа инженероос асуух чинь тэр хүн амарч явал нэг өдөр алдагдах тийм сул талтай те. Тэгэхээр яг ингээд тиймэрхүү ингээд бас өөр одоо янз бүр юм байгаа шүү дээ. Тэр орны соёл энтэг хятад гэл тэр хүмүүс чинь бас өөр өөрийн соёлтой юмыг өөрөөр сэтгэдэг. Тийм болохоор нөгөө тэр талын бас жоохон тийм хөдөлгөөд жоохон харах гэдэг байгаа шиг санагддаг. Тийм болохоор яг одоо технологийн хувьдаа ингээд бүгдээр ингээд холбогдоод болцсон байгаа ч гэсэн өөр нөгөө тийм хүчин зүйлсүүд чинь бас тэрийг бол бүрэн шийдэж чадахгүй. Тийм болохоор миний хувьд бол ер нь бол ойр хэдэн жилдээ ч юм уу голцоо ингээд хүмүүс ингээд ойроор ажиллах тийм хандлага ер нь үргэлжлэх болов гэж бодож байна. Яг жишээ нь заримдаа ингээд гэрээсээ ажиллах чинь зарим нэг хүмүүс чинь ингээд яаждаг штэ. Хол юм шиг санагдаад. Хичнээн ингээд интернетээр холбогдсон ч гэсэн. Тийм болохоор ер нь миний хувьд ч гэсэн аль болох ажил руугаа очиод одоо тэр юунд очиндоо ажилласан илүү тохиромжтой гэж боддог. Яг миний ажлын одоо ялангуяа би лабораторид байнга очдог те. Зайлшгүй хэрэг гарна. Тэгэхээр бас ажилласаа их шалтгаалж байна. Веб хөгжүүлэлт гээд ярих юм бол бас нэлээд өөр болж ирч те. Тэрийг бол бараг 100% алсаас хийчих болж байна. Тэгэхээр ингээд нэлээд бас хоорондоо ялгаатай. Тийм. Тэрийг бас болц хэрэгтэй байна. Бас санхүүгийн хүмүүс үүсэн шүү дээ. Тэгэхээр
Одоо бид нар ингээд Silicon Valley-д Монгол инженерүүд ажиллаж байна гэж дандаа яриад байдаг. Яг бас мундаг хуульч нар энэ төр хүмүүстэй би таарлаж байсан. Бусад мэрэгжлийн мундаг хүмүүс хэрэг байд юм бэ? Баруун эргээр. Наад чинь бас их гоё асуулт байна. Би дээр нэг уншиж байхад харж ирсэн маа. Гэхдээ яг тодорхой тоошож өнөөдрийн байдлаар нэг 70,000 ажилчинтай те 20,000 инженер тэгсэн мөртлөө нөгөө хуульч, маркетинг, борлуулалтын тийм хүмүүс нь болохоор инженерүүдийнхээ тоогоос бага зэрэг илүү байгаа байхгүй. 22-23 байлуу да. Тэгэхээр тэр тийм ажилтнуудын хэрэгцээ ч гэсэн байна гэдэг эндээс харагдаж байна те. Тийм болохоор миний бодох чинь яг манай мэргэжлүүд бас зөвхөн IT-гаар биш бас маркетинг, бизнес, одоо хууль мөрлийн тийм ажилтнууд бас энэ технологи тал руугаа орж ажиллах нь бас их зөв болов гэж бодож байна. Яг л зөвхөн инженер чинь би бол маркетингийн тэр юунууд борлуулалт яаж явдаг бол ямар ч төсөөлөг байгаа шүү дээ. Хууль мөл одоо борлуулалт том хэмжээний борлуулалтыг чинь маш тийм контракт хуульчдын баг ингэж юу яадаг, контракт хийж яадаг. Тэгэхээр тэр салбараа бас сайн мэддэг бол тэгэхээр маад бас тэр талаар бас бодолцох хэрэгтэй гэж бодож байна. Одоо ялангуяа борлуулалтын хүмүүс технологийн бүтээгдэхүүн борлуулах ч одоо жишээ нь ийм бэлтгэл борлуулахаас өөр шүү дээ, тэ. Одоо клауд системийн үйлчлэгийг бүтэн жилийн эрхийг борлуулна гэдэг бодлоо, тэ. Та тийм борлуулалтын хүмүүстэй харьцаж ажилладаг уу? Тэр хүмүүс одоо яаж сургагддаг юм бэ Cisco дотор? За би бол борлуулалтын хүмүүстэй бол баг харьцаагүй. Баг 5 жил яг чинь зүгээр нэг кафе цаа уугаад сууж ах чинь ганц хоёр хүмүүстэй танилцаад ингээд ярьж үзсэн би. Тэгтээ бол баг ерөөсөө тэр одоо янз бүрийн ингээд sales program гэх тиймэрхүү ярьж байгаа баг тэрийг баг өөр хэлээр ярьж байгаа юм шиг тийм санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү мөн нэг хуульч эмэгтэйтэй бас нэг танилцж ярьж үзсэн. Тэгээд одоо би асуух тоглоод одоо та нар чинь одоо шүүх мөх тим төр зурладаг өстэй гэсэн чинь одоо бүтээгдэхүүнүүдээ одоо юу гэдэг яг чинь ийм маяг ингэж контракт хийдэг. Тиймэрхүү ажлууд бас аягүй их байдаг. За та яг одоо аль хотод амьдарч байгаа вэ? Би одоо яг нөгөө Cisco компани чинь San Jose гэж байгаа тий. Тэгээд San Jose чинь нөгөө Bay Area гэж ярьдаг нөгөө метрополитаныхаа нэг хэсэг. Stanford их сургуулиас нэг 2-3 буудал байдаг лээ. Тий, тэндээс нэг 20-30 минут машинаар яваад орчдөг тиймэрхүү зайтай. Ер нь тэнд байгаа компанид айгүй ойрхон байршилтай байдаг тий. Сан Хөсөд одоо байгаа юу тий? Би болохоор нөгөө Fremont гэх хотод байгаа. Тэр Fremont-ийн хувьд бол арай нөгөө амьдрах өртөг тэр талаас арай бага. Сан Хөсөд анх эрэхтэй би нэг хэдэн сар байж байгаа. Тэгээ Fremont руу нүүцэн. Тий. Одоо тэг өдөр болгон машинаар өдөр болгон машинаар явахаас өөр аргагүй байгаа. Болж игэл тэнд нэг үйлчлэгээ байдаг нэг баарт гэдэг хийж байгаа шүү дээ. Тэрүүгээр яг өнөөдрийн байдлаар ингээл яг нэг тэр чин Саундсгоогоос биш Оклендаас үлээ дээ. Биш Сан-Францискоос бүр ингээд яваад одоо бүр Сан-Хосе хот хүртэл явах тийм өргөдөл хийж байгаа. Тэгэхээр дараагийн жил мөлөөс баг тэр болчихлоо гэ. Тэгтээ бас тэр юу бас явдалтай юм гэдэг чинь айгүй том хот одоо Улаанбаатар чинь жоох яваал орчин. Тэгэхээр ингээд тэр буудлууд нь бас айгүй хол. Тэгээд хүн бүрийг ингээд өөрчлөөж чадахгүй. Тийм болохоор тиймэрхүү төвчрөл баг зэрэг багасах баг. Тэгтээ бол яг бүх юмны шийдэл гэж бас хэлэхэд бас хэцүү. Тийм. Та болохоор Вашингтон стейт дэсэн те Сиэтл энтер хавцаа те. Бороо ордог ногоон, гүн гацуур мацуур болсон газар те. Тэгээ одоо ингээд юм нарлаг юм Калифорни үүсэн шаргалцсан газар ирсэн те. Танд ер нь ингээд Америкийг явж байхад аль хотууд илүү Монгол залуучуудыг таалагдах юм шиг санагдчихсан байна. За ер нь миний хувьд бол Сиэтлд монголчууд ирээд жоохон тийм нэг яг түрүүний хэлснээр бороо мороотой ч гэдэг юм. Тийм жоохон нилээ хэсэг ингээ буцаа явчихсан. Тэнд бас амьдраад байгаа хүмүүс ч байна. Тэр хүнээсээ их шалтгаалдаг юм шиг байна. Би болохоор 99 онд ирсэн шууд Монголоос ирсэн. Тэг яг чинь тийм жоохон бороо мороо ихтэй тэр нь бол жоохон тийм санагдсан. Тийм. Бусдаараа бол ер нь бол амьдрахад их тохиромжтой байна шүү дээ. Үн өртгийн хувьд ч гэсэн арай юу захиур өндөг бол арай гайгүй.
бас нэлээд үнэтэй. Тэгтээ бас арай гайгүй. Тийм болохоор баруун ерөнхийдөө бол баруун эргийн хотууд бол их тохиромжтой болов гэж бодож байна. Яг тэгвэл тэнд Азууд ихтэй. Тэгээд Монгол руу одоо ирж очихд бол хамгийн ойрхон юунууд нь тэндээ байдаг. Тийм. Зүүн эрг рүү би бас нэг хэд ганц хоёр явж исэн л да. Тэгээд тэр болохоор нөө Европод аягүй ихтэй. Европтой ойрхон шүү дээ. Тэгэхээр тэр тал руугаа илүү. Тэгээ хотууд ер нь хүмүүсийн юунууд нь болохоор тэрийг дагаад жоохон өөр гэдэг юм билээ. Нэлээд өөр. Сайхан ч Сан Франциско хотын дарга Аз хүн болцсон тий. Тэгээд ер нь бол Калифорни чинь Азууд бараг тална Аз юм шиг л газар шүү дээ. Тий ер нь хятадууд их бий. Хятадууд бол аюу хэдэн зуун мянгаар бий. Манай ажил дээр ч гэсэн бас зөндөө бий. Бас Вьетнамууд ч гэсэн бас аюу их ажилт юм байлаа. Энэ технологийн салбарт. Тэгээ энтгүүд бол ойлгомжтой тий. Мөн бус орноос ч гэсэн цөөн хэдэн тийм хүмүүстэй бас таарлаж байсан. За миний зүгээс бол ерөөхдөө асуултууд дуусч байна. Тэгээд зөвчтөө микрофоно шилжүүлье. За маш баярлалаа. Үзэгчдийн зүгээс асуух асуулт байна уу? Арго компани одоо тэр хүний нөөц, тэр инженерүүд одоо таныг авах те болсон шалтгаан та юу гэж боддог вэ? Та одоо юу гэж хэлээд ч юм уу те? Одоо ямар одоо та өөрийгөө бас юу яаж яах гэсэн үг шүү дээ те? Энд өөрийгөө танилцуулаад яг нэг шалтгаан нь юу байсан гэж боддог вэ? Одоо ингээд олон жил ажилласны дараа бодоход. Миний хувьд бол өмнө ажиллаж исэн туршлага бол нэлээд нөлөөсөн болов гэж бодож байна. Тэгээ би тэгээд нөгөө шууд нөгөө онлайн хурлаар шууд хийгээд тэгээд ажиллаа гэж байсан. Тэгэл ер нь ярьцтайгаа явцад ингээл ер нь бол мэддэгдэм да ер нь асуултаасаа тэгээ асуугаад яг чинь яг миний ажиллаж байгаа салбар бол жоохон тийм жижигвтер тэгээд цөөхөн мэрэгчлэнгүүтэй. Тэгэхээр ер нь ингээ бүх юм ингээ яриад ойлголцдог тийм. Тэгэхээр тэр бол нөлөөсөн болов гэж бодож байна. За. Намайг Дагсуран гэдэг. Тэгээ одоо болохоор гарааны бизнесээр хэлдэг. Тэгээд IoT төхөөрөмж гэж IoT device. Тэгээ ерөнхийдөө IoT-гийн сүлжээний аюулгүй байдал нэг 60% нь аюулгүй байдал нь сул байгаа ч юм уу тиймэрхүү зүйлс байгаа. Тэгээ энэ дээр Cisco энэ салбарт л болж байгаа юу? За наад чи их гоё асуулт байна. Сүүлийн зүйлсийн интернет гэж аягүй их яриад байгаа шүү дээ. Яг тэрийг дагаад тэр нөгөө жижиг одоо төхөөрөмж чинь интернет нэг холбогч чинь тэгэхээр аюулгүй байдал гэдэг яа харахгүй яригдаад эхэлсэн. Cisco-гийн үед бас тиймэрхүү юм нэлээд бас ингээд хэвлж нийтэлсэн байдаг юм билээ. Тэгтээ би бас яг тийм сайн энэ дээр ажилтдаг болохоор яг сайн мэддэг баг. Тэгтээ яг одоо яг чиний сан аюулгүй байдал гэдэг энэ салбар чинь бас ирээдүйд миний хувьд айгүй боломжтой болох болоо гэж бодож байна. Яг гэвэл сүүлийн хэдэн жилүүд нөө хакерын юу вэ штэ халтан мадлаг гэл тиймэрхүү юм чи айгүй нэмэгдэж байгаа штэ. Компанид их тэрнээс болж маш их юу алдж байгаа орлого. Тэгэхээр яалтчгүй аюулгүй байдлын энэ салбар тэр нь IoT security гэдэг юм чинь яхааргүй тавигдаад эхэлнэ. Жишээлбэл одоо машиныг одоо интернет холбоол тийм болчихлоо. Тэгэхээр чи машиныг халдварласан тохиолдолд одоо баг хүний амь насанд одоо баг аюул учрах тиймэрхүү одоо нөхцөл бүрдчихэд нь шүү дээ. Тэгэхээр чинь яг одоохондоо бол тэгсэн тохиолдол бол гараагүй. Гэхдээ ирээдүйд яахыг мэдгүй. Одоо жишээлбэл яг нэг юм тохиолдол гараад тэгэл хэрэл мэдээлэлээр ингээд шуугаад тэгдэг ч юм уу. Тийм нэг тохиолдол гарсан тохиолдол тэгэл тэр нь хүмүүс ч одоо анхаарал эхэлнэ шүү дээ. Яг өнөөдөр миний байдлаар болоход бол би нэг Intel-ийн нэг видео үзчихсэн. Тэрнэр аюу гоё ярьсан байлаа. Их одоо тийм IoT төхөөрөмж үүсэж байгаа хүмүүс яг нэг төхөөрөмж дээр анхаарлаа тавиад аюулгүй байдал дээр ер нь анхаарлаа жоохон тавихгүй байна даа гэж бодож байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг чиний хэлсээр энэ бол аюу ирээдүйд салбар болоо гэж бодож байна. Яг тэгвэл энэ урд нь бол компьютер, лаптоп гэсэн юураа интернеттэй холбогдчих чинь тэр нэг аюулгүй байдлаа тэр хүртэл ингэж сунгах тий шаардлагатай байсан бол одоо нэг төхөөрөмжийн зүйлсийн төхөөрөмж гэдэг юм чинь интернет яг нэг лаптоп компьютертайгаа холбогдоод ирэхээр чинь тэрүүгээр ингэ дамжин халдварлах тийм нөхцөл бол үрчээд байгаа гэж бодож байна тий. Сайн байна уу? Та түрүүний ярианд стартап хийхэд хөрөнгө оруулалт Монголд нэлээд
нэлээд асуудалтай байна гэж хэлсэн. Тэгтэл одоо хөрөнгө оруулагч олоод ирлээ гэж бодоход үнэхээр Монгол цэвэр ашиг авах боломжтой юу? Тэгээ хэрвээ боломжтой бол та ямар салбарыг онцлох вэ Монголд? За миний ойлсоор яг веб хөгжүүлэлт бол хүмүүс айгүй хийж байгаа. Их багаар тий. Тэгэхээр манай IT салбар бас жоохон бас би бас хүмүүнтэй ингээ ярьсаад бас жоохон хүнд байдалтай гэж тийм хүн ярьж байна. Тэгтээ бас ингээ яриад ингээ суугаар чинь бас гоё санаад их гарчин. Тийм болохоор ер нь бол веб хөгжүүлэлт гэх юм чинь хүмүүс бас их сайн хийгээд сурчлаа гэж бодож штэ. Тийм болохоор зөвхөн техникийн талаа яагаад зөвхөн хөгжүүлээд авахгүй бас өөртөө одоо сайн сэтгэж өрөөд те одоо байхгүй нэг аль болох хийж тэгээ хоорондоо сайн ярьж тэгж авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ер нь ажиллаад тахад ингээ хүмүүс гяс яриад нэг шууд үсрээд орчих чинь жоохон тийм юм хийгээд эхлэх. Сайн ярьж өрөөд болохгүй бүтэхгүй юм яагаад болохгүй байна? Тэгээ яаж болгож болох вэ? Тэр талаас нь бас сайн ихж ярьцлах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд бас миний ажиллахад ингээд нөгөө веб хуудасаа нээчээд тэгээд нөгөө тиймхүү янз бүрийн бизнес төлөвлөгөө ч юм уу тэрийг гаргахтаа бас яаж удаан хугацааны турш энийг авч явах вэ? Тэгэхээр нөгөө тэр чинь ашиглаж байгаа хүмүүс энэ. Тэгэхээр би бол веб хөгжүүлэлт хэрэглэгчийн зүгээр ингээ харах чинь одоо хэрэгтэй вебээ ингээд би ашиглаад ингээд яваад тах чинь 2-3 жилийн дараа байхгүй болчихно. Тэгэл дахиад тэрнтэй адилхан өөр нэг веб ингээд хайх хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө анханасаа нөгөө тиймэрхүү төлөвлөгөө мөлгөө тэр мөрийг гаргаж явахдаа бас тэрийг их сайн ярилцаж бодолцох хэрэгтэй болов гэж. Яавал ингэж урт хугацаанд одоо энийг авч явах вэ? Тэ? Тэгэхээр удаан тусмаа олон одоо хэрэглэгч юм уу? Тийм болох шанс их бий. Тийм тэгж бодож байна. Баярлалаа. Ингээд ер нь сайн нөгөө нэг сүлжээний аюулгүй байдал гэдээ ярьлаа шүү дээ, тэ. Энд дээр болохоор одоо нөгөө нэг IT-ийн инженер одоо шинэ өнөөдөр одоо хүүхдүүд одоо мөс сурж байгаа чинь одоо өнөөдөр одоо компьютерийн талаар одоо мэрэгжлээ сонгож байгаа хүүхдүүд байна шүү дээ, тэ. Энэ хүүхдүүд болохоор одоо шинэ IT мэдээллийн технологи тэгээ мэдээллийн технологи програм ангам сүлжээ гэдэг энэ дотор ингээ хуваагдж байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг Монгол хүүхдүүдийн хувьд бол нөгөө практик дээр ажил дээр гараад яг юу хийх юу н одоо энэ мэдээлэл бол маш хомс байдаг. Тэгээ эндээс болохоор миний бодлоор болохоор би бол анх нөгөө нэг багасаа компьютер сонирхолтой байсан. Тэгээд компьютерийн сүлжээ гэдэг хөтөлбөрөөр одоо сурч байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө нэг энэ хөтөлбөрөөр бүр эзэмж чадсан нь мэдээллийн технологи болон нөгөө нэг юутайгаа програм хангамжтайгаа хостуулж чадвал ингэж одоо чадварлыг инженер боловсруулчин гарч ирнэ гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгэд одоо та жишээ нь одоо Cisco Academy-ийн хувьд одоо энэ дээр одоо энэ IT-ийн инженер компьютерийн сүлжээний ажилд ер нь хэр үүрэгтэй байдаг вэ? Тэгээд сүлжээний аюулгүй байдал одоо тэр хакердах тэрийг одоо хамгаалах тэгээд хакерийн алдлага энэ төр одоо яг ямар төвшөнд байдаг вэ? Тэрийг ер нь харж ирсэн үү та? Одоо Cisco-гийн одоо сүлжээний төхөөрөмж аюулгүй байдал уу? Яг сүлжээний аюулгүй байдал дээр бол нэг тийм ажиллаад байдаг. Тийм, ер нь инженеэр бол одоо таны мэрэгжил бол тэр сүлжээний инженер талын одоо тийм хүмүүсийг юу гэж боддог вэ? Тэр талаас нь ярихгүй. Тийм хүмүүсийг одоо юу гэж боддог гэхээр юу гэж болох вэ? Дахиад тодруулаад үзтээ. Одоо чинь яг одоо таны одоо жишээ нь ажиллаж байгаа салбартыг ямар үүрэгтэй хүмүүс вэ? Ер нь ирээдүйд энэ салбар ер нь ямар хөө вэ? Сүлжээний аюулгүй байдал бол миний хувьд бол ирээдүйд ер нь бол ирээдүйтэй гэж бодож байна. За яг сургуультай ингээ үзээ явах чинь яг тийм тэр талын хичээлүүд бас байдаг шүү дээ. Одоо шифрлтийн ч гэдэг юм уу, тиймэрхүү юмнууд. Тийм бас үзээ явах мэдээж шаардлагатай. Тэгээд яг хувийнхаа би ингээ бодоход тэр талынхаа бас зөвхөн сургууль биш. Тэр талынхаа одоо технологитой юм танилцах. Одоо энэ яаж ажилладаг ч юм гэдэг ч юм уу те. Тийм болохоор яг үзэж байгаа хичээлс бас гадуур нөгөө тиймэрхүү мэдээллүүдийг болж танилцаж тэгээд тэр технологитойгоо танилцах тэр бол нэлээд чухал болоо гэж бодож байна. За асуултыг хариулсан би бас нэлээд сайн ойлгосон тий. Болоо ирээдүйн зорилготой нь юу вэ? Тэгээд Монголдоо ер нь IT салбараар өөрийнхөө ямар хувь нэмрийг оруулах гэж боддог юм уу? IT ирээдүйн инженерчид хандах хэлэх үг байгаа юу? Миний хувьд бол яг бас Монголдо ирэх яг ажиллаад
ажиллаад явах ямар болцоо байна. Тиймэрхүү бас нэлээд сонирхдаг. Ялангуяа сүүлийн жилүүд бол нэлээд яаж яг гэвэл би ер нь ингээд харах чинь одоо миний туршлагаас харах чинь нэг хүн 5 6 дахь жилээс ер нь ингээд бие дагаа суралцаа авчих чадвартай болчдөг гэж санагдсан. Одоо яг ажиллаж байгаа салбараа ер нь ингээд сайн мэддэг болоод тэгээ би чи өөрөө бас 2 3 компани дамжаа явцсан болохоор бас ингээд харьцуултыг явчих. Тийм болохоор бас жоохон өөр юм хийж тий. Тиймэрхүү сонирхол бол бас нэлээд байгаа. Тэгээ би бас хэд хоногийн өмнө ирээд хуучин таньдуудтайгаа уулзаад IT-ийн бус янз бүрийн хүмүүстэй ингээд ярилцаа ямар боломж байна тиймэрхүү ингээд бас нэлээд ярьдаг. Тий. Ер нь бол астад тиймэрхүү юм хийх айгүй сонирхолтой байгаа. Бас харах чинь бас IT-ийн салбар бас жоохон хүндрэлтэй одоо эдийн засгийн байдлаас нэлээд хүнд юм харагдчихна. Гэхдээ бид ингээд сайн яриад нэлээд удаа хугацаанд турш ингээд яриад явах чинь бас гой саунд айгүй их гарч байна. Тийм болохоор би ер нь ирээдүйд ер нь нэлээд юу болов ирээдүйдээ салбар болов гэж бодож байна. Тийм. Одоо ер нь цаг маань жоохон давчиг байгаа учраас асуулт хариултынхаа юуг одоо ингээ өндөрлөе. Тэгээд гүн ахта баярлаа.